За энэ одоо ингээд агуулах байна. Ингээд янз бүрийн хэмжээтэй өрөөнүүд байдаг. Тэгээд хүмүүсийн чинь ингээд эд хогшил янз бүрийн юм халдвардаг байна. Тэгээд өрөөнийхөө хэмжээнээс хамаарат янз бүрийн үнэтэй. Миний болохоор зөвхөн жижигхэн болохоор сарын 29 ногоон тэгээд өшөө томорчих юм бол 50-д 100 гээд томор туснаа үнэ нэмэгдэх юм. Тэгээд янз бүрийн хэмжээтэй жишээлбэл одоо энэ юм өргөн хаалгатай өргөн байлаа гэхэд чинь энэ юм жижигхэнүүд байна. Тэгээд энэ чинь голцоо бас нөгөө нэг шуудагаар бараагаа явуулдаг компани бас энэ чинь юм хадгалдаг юм байна лээ. Бас миний анзаарсан юм нэг контрактор хүмүүс янз бүрийн баач хэсгээд бас энэ чинь хадгалдаг юм байна лээ. За би ингээд уурчин нэлээд оройтож Лос Анжелес хотоос Скоттсдейл гэдэг Аризонагийн хотод орж ирлээ. Тэгээд нэг жижигхэн агуулах болоод хамаг хөрөнгөө ашиглаж ирсэн хөрөнгөө агуулгад хийчихсэн. Агуулах маань одоо сарын 29 доллар төлөв жижигхэн агуулга. Тий одоо тэнцээ ингээд хөрөнгөө хийчихэд одоо өөрөө ингээд машин дотроо амьдраад ижтэй. Одоо ингээд уурчин машинда хамаг юм чигчсэн. Өөрөө чигцэлдээд олсон болохоор зөв нэлээд чилсэн. Тийм болохоор одоо чин дэрж чилээг наарч өгнө. Тэгээд чинээс гараад шууд ажилдаа болох байгаа. За сайн бацхан манайхаа та нартай энэ үчи мэндийг хүргэе. За анхны рил гарснаас хойш утас маань сте тасралтгүй жингнээд тасралтгүй текстнүүд ирж байна. Хайр халамжаар боловч байна. Та нартай би хязгааргүй баярлалаа. Одоо ирж амьдэр гэсэн хүмүүс найзууд маань та нартай хязгааргүй баярлалаа. Гэхдээ нэг зүйл тодруулж хэлэхэд энэ бол миний өөрийн сонголт. Надад огт санаа зовлтгүй, надад ямар ч тусламж хэрэггүй. Энэ бол тийм амар зүйлүүд огт биш. Найзууд минь их зовж ийн гэж санаа зовоод байх шиг байна. За энэ бол миний ойлголтоор бас зовлон биш. Энэ бол зүгээр аял. Тийм болохоор та нар минь ерөөсөө санаа зовж хэрэггүй. Яг хэмэл гэр оронгүй байхыг хүсэв гэж. Гэхдээ мэдээж энэ байдлаар бол мэдээж удаан байхгүй талаар хичээж ажилласан л да. Гэхдээ одоо яг нэг тийм нөхцөл бүрдсэн тохиолдолд мэдээж тугтаа тогтой машин хэрэгтэй л дээ. Тэгээ бат нь ор болж болохоор хангалттай тийм зайтай. Тэгээд бас гарцаагүй жимний гишүүн байх хэрэгтэй. Тэгээд тийм болохоор жимдээ очиж усанд орох хэрэгтэй болохоор тэгээд гарцаагүй мэдээж агуулгатай байх хэрэгтэй. Мэдээж хүн болгоно л өөрийн гишүүн авчтай штэ. За навш гэж хэлжтэй болохгүй бурхан минь. Ягаад гэвэл агуулгатай хийсэн үндсэн огшил маань болохоор миний ажлын багж зэмсгнүүд одоо миний хамгийн чухал хөрөнгө. Одоо надтай бол эрдэнэ. Тий. Тэгэхээр за ийм гурван нөхцөл бол заавал байх хэрэгтэй. Тогтой машин хэрэгтэй, агуулгах хэрэгтэй.
жимний гишүүн байх хэрэгтэй. Одоо надад юу хэрэгтэй вэ гэхээр зэрэг нөгөө шуудангаа хүлээж авах шуудангийн хайрцаг хэрэгтэй. Тэрийг жаахан төхөнж яваад шуудангийн хайрцаг аавна. За тэгээд мэдээж ажилдаа ороод эхэлсэн байгаа. Яг одоогор бол би бартен дээр хийж байгаа орон цагаар үндсэн ажил маань эхлэхэд зэрэг өдөөс өмнө үндсэн ажлаа хийж эхэлнэ. Миний үндсэн ажил маань болохоор би хувцсны өрөө тогтчулдаг, гараж тогтчулдаг, пентри гэдэг маань одоо манайхаар бол хуурай хоолны өрөө юм уу да. Ер нь гал тогооноос бусад одоо шүүгний дизайн гаргаж угсардаг гэсэн. Угаасаа Аризонад амьдардаг байсан. Америкт амьдсан 32 жилийн 22 жилийн би Аризонад угаасаа амьдсан байгаа. За тэгээд та нартай хязгааргүй баярлалаа. Хайртай шүү бүгдийн өмнө.